Аромын төргийн үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн 7 оны дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдөр иргэдийн хамгийн их ярьж байгаа зүйл буюу энэ цалин өсөд байгаа мөртлөө гар дээр ирж байгаа үлдэж байгаа мөнгө хөрөлцөхгүй байна гэдэг асуудал. За энэ маань бол ажил олгогчдын хувьд ч гэсэн ялгаагүй ажилтныхаа цалин нэмэх гэсэн боловч одоо энэ татвар шимтгэлийн нийт дарамт бол өндөр байна гэдэг зүйлийг бол иргэд аж ахуйн нэгжүүд маань бол илэрхийлсээр ирж байна. За тийм учраас өнөөдөр бид хувь хүний орлогын албан татварыг бууруулах боломжтой юу сэдвийг сонгоо авч холбогдох дөрвөн зочинтойгоо хэлцүүлгээ өрнүүлэх гэж байна. Хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэн танилцуулъя. Миний баруун гар талаас Иргэн Шинэ Гэрэл хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талд эдийн засагч Дөлгөн хүрэлцэн ирсэн байна. Миний зүүн гар талд Нэгтлэн бодох сургалтын төвийн багш Болдбаатар хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Үнэр Жаргал хүрэлцэн ирсэн байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн дөрвөн зочиндоо баярлалаа. За эхний асуултаа би Шинэ Гэрэл танаас асуухад за таны хувьд 2025 оны 3 сард бол одоо энэ хувийн орлогын албан татварыг 10%-аас 1% болгох захим өргөдлийг санаачилж байсан. За тухайн үед бол 6 өдрийн хугацаанд 100,860 иргэн бол дэмжлэг авсан. Тэгэхээр улмаар энэ маань бол энэ асуудал улсын хурлын төвшөнд хуулийн төсөл болон яригдах үндэс нь бол болсон байгаа. Тэгэхээр өнөөдөр хүртэл энэ асуудал маань юу болов? За тухайн үед бас та өргөдлийг санаачлах болсон гол шалтгаан тулгамдсан асуудлууд юу болов? За орой минь тий. Яг жилийн өмнө энэ өргөдлийг санаачилсан. За анх одоо санаачилсан гол шалтгаан гэвэл одоо манай Монгол улсад хүчин төгөл төр мөрдөж байгаа олон хөтөлбөр одоо баримт бичгүүд байгаа. Ялангуяа алсын хараа 2050. За мөн одоо энэ 24-с 28 оны одоо Монгол Улсын засгийн газрын мөрөн хөтөлбөр гэдэг энэ бүгд дээр бол одоо бага дунд орлоготой иргэдийн татврын ачааллыг бууруулна. Ялангуяа одоо дундаж давхрыг дэмжин гэсэн одоо заалтууд маш их байдаг. Гэтэл энэ заалтыг бол яг ингээд ажил хэрэг болгох тийм одоо санаачлагууд тэр бол орж ирэхгүй байгаа. За дараагийн нэг зүйл нь бол хамгийн их татвар төлж байгаа бүлэг бол одоо иргэд байдаг. Ерөөсөө бүх татвар явж хөв хүн дээр айл өрх иргэн дээр ирж буудаг. Тийм учраас бас бусад улс орнуудыг судалсан. Манайтай төстэй зарим эдийн засгийн орнууд ялангуяа одоо бид нар бол ойрын бараг 50-100 жилдээ бол уул уурхагаас гол орлогоо олж тэр орлогоо одоо бусад салбаруудаа хөгжүүлэхэд ашиглагаас өөр одоо эдийн засгийн бас тулгуур хүчин зүйл бага байгаа. Тэгээ ийм орнуудын хувьд бас хувийн орлогын албан татвар нь бүр тэг байх жишээний орнууд олон байгаа. Бас 10 орчим орн байгаа. Тэгээ энэ бүгдийг үндэслээд ер нь яаж бид нар иргэдээ өмчтөе орлоготой болгох юм. Өмчтөе орлоготой болсон иргэн эрүүл мэндэд анхаардаг, боловсролтой анхаардаг, шашаалах хөрөнгө оруулагч болж эхэлдэг. Тэгээ ийм орлого ихтэй улс орнд өнөөдөр өндөр хөгжилтэй байгаа шүү дээ. Тийм учраас ямар ч үс энэ олон татваруудаас хамгийн буулгах боломжтой татвар бол хувийн орлогын албан татвар юм байна. Энэ орлогын татварыг бол ямар ч үсэн одоо байгаа 10%-ийг 1% болгон бууруулах юм бол одоо иргэдэд ирэх бас тэр татврын ачаал тодорхой хэмжээгээр буурах юм байна. Аж ахуй нэгжүүч гэсэн бас ажигчлагаа цалин өсгөх тийм боломжтой сэдэлтэй болох юм байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар ч гэсэн эерэг мессеж болох юм байна. Цаашлаад энэ өөрөө хөрөнгөний зах зээлийг бас дэмжих зам аж ахуй нэгж орлого тий хуваарь аж ахуй эрхэлж байгаа хуваарь бизнес эрхэлж байгаа иргэд ч гэсэн одоо бас энэ орлогоо тайлагнах ийм боломж нэмэгдэн илүү одоо бас татварын бааз суур татварт хандах иргэдийн хандлага ч гэсэн нэмэгдэх юм байна гэсэн ийм үндсэн дээр бол энэ нийтийн өргөдлийг санаачилсан байгаа. Одоо 100,000 хүрээд бол хаагдчихж байгаа. Улсын хурлын төвшөнд бол хуулийн төсөл бол одоо энэ хэлцэх ёстой. Тэгтэл одоо жилийн өмнө гэхээр одоо энэ хугацаанд бас хэлцэгдүү. За энэ одоо гацаад байгаа бас асуудлууд нь юу байв? Тий. 100,000 хөрөнгөт нь улсын хурлаас шууд хаачдсан байлээ. Нэмэлт санал авахын тийм 6 хоногийн дотор. Тэгэнгүүтээ улсын хурлын дарга төсвийн байнгын оронд хуваарлсан. Төсвийн байнгын хуралдаад одоо тэр тухайн үед татварын одоо хуулиуд дээр ажиллаж байгаа ажлын хэсэг гэж байсан хас суурийн гавын гишүүнээр ахалсан. Энэ ажлын хэсэгт шилжүүлсэн тус асуудлыг гэвч энэ одоо ажлын хэсэг маань одоо нэг хуралдуу яав тэгэнгүүтээ шууд засгийн газараас өргөн мэдүүлэх татварын одоо багц хуулиудтай хамт хилцэн гэдэг ингээд хугацаагүйгээр хойшлуулсан ийм шийдвэрийг гаргасан. Тэгэхээр энэ бол урд өмнө бий болсон өргөдлүүд бас ингэж олон жил дамнаж ирнэ шийдэгддэггүй явдгийм байна. За энэ дээрээс үүдээд би бас тодорхой улсын хурлын гишүүдэд санал тавьсан. Та бүхэд Монгол Улсын хурлын тухай хуулийн тийм ээ энэ зүйл заалтын дагуу нийтийн өргөдлийг хуулийн төсөл болгон одоо санаачилж авч явах боломж байна гэж одоо улсын хурлын гишүүдэд хандсан. Тэгээд баярмаа тэргүүтээ одоо 35 гишүү энэ хуулийг санаачлаад одоо сая хэдхэн хоногийн өмнө одоо улсын хурлд
өргөн мэдүүлсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү одоо бид нар энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд одоо ингээд давхар одоо тийм боломжуудыг ашиглаад явж байгаа гэсэн үг тийм. Төлөвлөгөө эдийн засагчаас за сая татварын багц хуулийн талаар бас ярьлаа л да. Дөрвөн бас том татварын хуулийг үл нэгтгэсэн бас багц хууль гэдэг. За саяхан бас татварын багц хуулийг үл буцаах асуудлууд явж байна. Тэгэхээр ер нь энэ буцаах асуудлуудын гол бас үндэслэл нь юу байв? Дахин бас одоо буцаасан тохиолдолд ажлын хэсэг дахиж гарч дахиж хилцүүлгүүд өрнөх үү? За хилцүүлэг бол өрнөн гэсэн хүлээлттэй бол байна. Тэгээд цааш шалтгаан бол сая 26 он гарснаар бол бас олон улсад бол нөхцөл байдал бол өөрчлөгдөж байна. Зөвхөн Монгол гэлтгүй энэ бүх улсын гадаад орчин нөхцөл байдал өөрчлөгдөж. Тэр дундаа энэ бензин шатхуунаа гаднаас авдаг ийм хараат улсуудын зардал бол өсхийн хэрээр эдийн засгийн өсөлт нь бол буурж байна. Тодорхойгүй байдал бол нэмэгдэж байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор миний харж байгаа бол тодорхой өөрчлөлтүүд бол орно. За тэгээ хувь хүний орлогын албан татварыг бууруулах боломжтой юу эсвэл бууруулах хэрэгтэй юу гэдэг дээр миний байр суурийг бол ер нь бол бууруулах хэрэгтэй гэж би бодож байна. Тийм ч боломж байгаа гэж бодож байна. Гэхдээ төсөвт орж ирж байгаа энэ орлогын хэмжээг өнөөдрийн энэ түвшнээс бууруулахгүй тул бид нэр юу хийх ёстой вэ гэхээр орлогын энэ авж байгаа албан татвараа бууруулахдаа хамрагдалтын нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээлбэл одоо зах дээр байж байгаа хэдэн худалдаачин энэ орлогын албан татварыг төлж байгаа юм бэ. Гэтэл яг компани дээр нийгмийн даатгалаа төлөөд ингээд явж байгаа хүмүүс бол 100% бол төлөөд нь штэ. Гэтэл илүү орлого олдог энэ хамрагдаагүй хэсгээ бид нэр бүрэн хамрагдаж чадвал тэр хэмжээгээр энэ орлогын албан татварыг бид нэр бууруулах бол боломжтой гэж харж байгаа. Гэхдээ 10%-аас шууд 1% болгож бууруулна гэдэг дээр бол би үнэхээр итгэлгүй байна. Тийм боломжтой гэж би бол дотроо бол бас бодохгүй байна. Баярлалаа. Өндөр жаргал багшаас за бууруулах боломжтой хэсгээр та бас нэг хариулт өгвөл. За нөгөө талдаа бодлогын хувьд ямар оновчтой хувилбар манай Монгол улсад байх ёстой юм. За энэ дундаа бол одоо орлогод ижил хэмжээгээр нь бууруулах юм уу эсвэл бага дунд орлоготой хэсэг чиглэсэн шатлсан хөнгөлтүүд байх нь зөв юм уу те? Ер нь татварын нөгөө 1% хэмжээ эсвэл шатлсан хувь хэмжээ гэдэг. Тэгэхээр орлогын тэгш бус байдлыг бууруулах. За ер нь бол босоо чиглэл тэгш шудраг байдлыг одоо тогтоох гэсэн үүднээсээ бол шатлсан хувь хэмжээ тохиромжтой гэж судлаачид үздэг. Ер нь хувь хүний орлогын албан татварыг ер нь орлогын татварыг. Гэтэ манайх ингээд 1% хэмжээтэй байжгаад буцаад шатлсан хувь хэмжээнд шилжихдээ гаргасан гол алдаа нь юу вэ гэвэл шатлалын тоог 3 байлгахаас гадна шатлалын доод шатлалын хэмжээ хэтэрхий багаар тогтоосон. Тэгээ энээс болоод ер нь бол нөгөө дундаж орлоготой гэдэг байгаа хэсэг. За тэгээд шатлалт хамруулах орлогоо болохоор зэрэг зөвхөн цалингийн орлогоор хязгаарлагдсан. Тэгэхээр энэ нь нөгөө бүртгэлтэй, тайлагнадаг хэсэгтэй л одоо илүү их ачаал авчираад байх ийм зүйлийг авчирсан. Тэгээд ер нь бол хувь хүний орлогоос идэвхтэй орлого, идэвхгүй орлого гэж хувь хүний орлогыг ангилаад ер нь бол хандлага нь яадаг вэ гэвэл идэвхтэй орлогод аль болохоор хөнгөлчлөлтийг хэдлүүл бага хувь хэмжээгээр татвар ногдуулах, идэвхгүй орлогод тэрнээс арай ахиу хэмжээгээр татвар ногдуулах бодлогыг баримталдаг. Эсвэл тухайн хувь хүний хувьд бүх орлогыг нийлүүлж агаад шатлсан хувь хэмжээгээр татвар ногдуулдаг. Тэр нь юу вэ гэвэл бүх орлогоо нийлүүлээд хэдэн тэрбумын орлоготой хүмүүс тэр дээд шатлалаар ногдуулаад тийм ээ. Бага орлоготой хэсэг буюу бидний энэ яриад байгаа гол нь ихэнх нь цалингаараа байна штэ. Тэгээ нэг жижигхэн гэр бүлийн бизнес эрхлээд байна штэ гэдэг нэг жижигхэн аж ахуй эрхлээд байгаа. Эдгээр хүмүүсийн татварын хэмжээ бол бага байхаар ингэж оногдуулдаг. Энэ зарчмыг жоохон зөрчигсөнтэй холбоотой энэ гажуудал гараад байгаа. Дээрээс нь манайх одоо нэг хуулийг шинжлэх өөрчлөлт оруулахдаа маш их удаашралтай байдаг. Тэгээ 2022 онд тогтоосон одоо нэрлсэн дүн байна шүү дээ шатлсан хувийн. Гэтэл өнөөдөр 26 он тэр хувь хэмжээ хэвээрээ байна. Сая өргөн бариад буцаагаад татсан хуулинд хүртэл одоо 22 оны одоо тоогоор явж байгаа жишээтэй. Энээс болоод бол яаж юм гэхээр нийт одоо яг нөгөө идэвхтэй амьдарч байгаа хэсгийнхаа нуруунд дээр ирэх татварын ачаал маш их болоод байгаа. Ер нь бол энэ хувь хүний орлогын албан татвараар дамжуулаад нийт иргэдийг татварын мэдлэгтэй болгох. За тэгээд одоо яах нь цаашаа ирээдүйн татвар төлөвчдийг бэлтгэх гэсэн үүднээсээ энэ хувь хүний орлогын албан татварыг бол ер нь зарчмын хувьд иж бүрэн шинжлэх ёстой гэж би хардаг. Реформ гэж зарлчаал одоо нэг косметик зүйл хийгээл яваад байна шүү дээ. Тийм биш одоо ер нь бол оногдуулах суур, бааз, хамрах хүрээ, хувь хэмжээ, шатлал, хөнгөлөлт чөлөөлтийн бодлого бүхий л зүйлийг одоо шинжлэх шаардлагатай гэж үзэж байна.
Манай нүүдэл шийдэл нэвтрүүлэг одоо өмнөх дугаарууд дээр бас татварын багц хуулиар хийсэн. За яг саяны явж исэн буцаагцсан хуулийн төсөл дээр. За тэнд бол яг таны хэлдгээр нөгөө реформын шинжтэй биш одоо косметик засварууд нэлээд орсон. За ялангуяа одоо 100 гаруй мянган иргэд дундаас бол энэ бараг 60 орчим хувь нь бол энэ хувийг хөнгөлөх, бууруулах чөлөөлөх чиглэл рүү саналаа өгсөн байсан гэсэн. Тийм учраас бас өнөөдрийн яриа маань тийшээ чиглэх баха гэж бодож байна. За би Болдотор багшаас ер нь татварын хувь хэмжээ өндөр байна гэдэг үл иргэд маань нэлээдгүй хэлээл олон жилч болж байна. За тэгээ ер нь практик дээр аваад үзвэл энэ хамгийн их хүндрэл нь хаана байгаад байна вэ? За ажил олгогч уу эсвэл жижиг бизнесүүдийн хувьд бол ажилтны нөгөө цалин дээр суурилсан татвар, за мөн одоо шимтгэлийн тооцоол нь цалин нэмэх боломжийг ер нь хумаад байна уу? Энэ тал дээр тоос хариулт өгөх. За тэгэхээр энэ хувь хүний орлогын албан дотрыг ярихад байна шүү дээ. Хувь хүний орлогын албан дотор одоо үдж байгаа шинэ нөгөө залуучууд байх. 6 төрөл байхгүй өөрөө дотроо. Тэгэхээр энэ чинь алийг нэг болох уу, алийг 10 болох уу ингээд дотроо задрах гэдэг. За тэгэхээр манай улс дээр болохоор энэ цалин дээр 10% дээр ерөөсөө өөрчлөлт хийхгүй байгаа. Өөрөө хүн чинь 11.5 өөрөө төлнө. Байгууллага сахиа төлнө. Тэгээ хоотоо төлнө ингээ явчихад байгаа. Тэгээ хөнгөлөлт цалин дээр хөнгөлөлт үзүүлж яах гэхээр тэр хөнгөлөлт нэг жилийн 240 300 гээд тэгээ хөнгөлөлт үзүүлсэн нэр зүүчээд байгаа байхгүй юу? Зөрүү усгарчаад байна шүү дээ. Тэгэхээр хөнгөлөлт үзүүлнэ гэдэг чинь арай өөр мэдгэдэггүй хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байхгүй нөө бүртгэл дээрээ. Тэгснээр тийм хөнгөлтүүд бол яг цалин дээр бол нэг айхтар байхгүй. За тэгээ ингээд цалин дээр ингээд ярихаар чи манай энэ улс чинь цалингийн орлогоос нь зөвхөн татвар аваад байгаа мó гэсэн чинь бас цалин дээр нэмэгдээ зөндөө олон юмнууд дээр татвар аваад байдаг байхгүй. Одоо жишээ нь байгууллага дээр ажиллаж хоол моол унааны мөнгөн дээр нь татвар авна. За төлөөний өрсөг нь энэ дээр нь татвар авна гэдэг хоотын татварууд энэ дээр бол айгүй олон байна. За дээр нь энэ хувь хүний орлогын албан татварыг 1% төлж байгаа нь үйл ажиллагааны орлого дээр хөсөл төгөөл 1% төлөөд байгаа байхгүй одоо. Хөсөл төгөхгүй болвол 10% төлнө гэдэг байгаа. За тэгсэн чинь ер нь сангийн яам татврын газраас энэ хувь хүний орлогын албан татвараа заяа ямар зурталчилгаа байхгүй. Яг нэг үлээд. Жилийн эцээр 2 сарын 15 боллоо. За тайлангаа илгээгээр нэг жоох хэлнэ. Ингээд зурталчилгаа байхгүй учраас яг бизнес эрхэлж байгаа шинэ хүмүүст ч очиод нөгөө 10% татварын танк гэж буучдаг байхгүй. Тэгсэн чинь мэдээлгүйгээс болоод эн чинь яах нь вэ? Илүү татвар төлөгдөд ороод ирнэ. Тэгээд очиод ингээд татварын тайлангаа янзлуулах гэсэн засварлах гэсэн гэхээр хуулийн хугацаанд тусчаад байдаг байхгүй. Тэр энэ мэдээл байхгүй. Хоёрдугаарт яах вэ гэхээр энэ хоот гэдэг чинь айгүй том үрэг улс орон даяараа хамрах хүрээ байх хэвээр. Тэгвэл өнөөдөр хоот төлж байгаа нь хэн бэ гэсэн компанид ажиллаж байгаа улсууд хоот төлөд байгаа байхгүй. Тэгвэл өнөөдөр орон сууцны байраа түрээслүүлж байгаа хүн хоот төлж байгаа юм байхгүй. Өстой уучлаарай. Тэгэхээр яг шударга ажиллаж байгаа ингээ баригддаг ийм сегментүүд дээр очиж ингээд наалдаад байгаа мөртлөө энэ одоо нэг далд эзэн засаг гэж яриад айгүй манайх далд эзэн засаг гэхээр айгүй том юм яриад байхгүй. Тэгвэл энэ чи яг хөө айгүй ойрхон байгаа байхгүй. Гараас гартай. Тэгээд хоот төлдгөө өчнөчтөн олон ийм бизнесийн салбаруудтай. Тэгэнгүүтээ нэг компанид ажиллаж байгаа одоо хоёулаа ажиллаж байгаа чигээс ажиллаж байгаа юм чи яхан татвар аавна гэдэг ингээд татвар авдаг. Ялгаатай ийм юмнууд бас байна. Жохон бухимдалтай юмнууд бол энэ хуулиуд дээр олон байна. Бууруулахад хангалттай боломжтой. Бууруулахдаа 1% бууруулах боломжтой гэж харж байна. Боломжтой. Яагаад гэвэл энэ чинь ганцхан хараа цалингийн орлого татагтаад төсвийн орлого бүрдээд байгаа юм шиг байхгүй. Үйл ажиллагааны орлого, хөрөнгөний орлого гэх том орлогын төрлүүд байгаа байхгүй. Энд орлогын төрлүүдээс ороод ирэхэд цалингийн орлого нь танагдаад явах бүрэн боломжтой. Одоо тэгсэнд хоотын орлогыг цалингийн орлого руу хүмүүс аюу хандаж ингэж яах нь татварын орлого бүрдүүлэлт хийгээд шүү дээ. Одоо үйл хөдлөлийн орлогон дээр бас ярих юм бас хэл байна. 2% орлого албан дотор байх үзөө юу гэд. За тэгээ Эрдэнэтэн багш нартайгаа энэ дээр хэлэлцэж байгаа үйл хөдлөлийн орлогын албан дотор одоо буулгах гэдэг шүү дээ тийм үү? Тэгээ энэ дээр хэдүүлээ тэгээ сайхан ярилцах гаргалаа ярилцах болно. Үлзий жаргал багшаас тий 2 дугаар хэсэг рүү шилжихээс өмнө хэдүүлээ 1% болгон бууруулах боломжтой байх ш. Одоо ер нь боломжтой. Яагаад тий? Болдотор багш бол боломжтой. За хууль санаа одоо өргөдөл гаргасан үний хувьд боломжтой. За дүлгөө эдийн засгийн хувьд бол 1% болгох дээр бол боломж хамс байгаа. Төсөвт 25 оныг ингээ харах юм бол 2.8 их 80 төгрөгөөр бүрдсэн байгаа юм. За тэр бол хизээ 1% болох боломжтой вэ гэхээр саяны нөгөө 500 мянга хүртэл 0 болгоцсон байгаа шүү дээ. Тэгэхээр 500 мянга хүртэл орлоготой сарын 500 мянган орлоготой бол 0 байж болно. За 500-аас 10 сая бол 10% тий 10-аас дээш 15 бол ингээд шатлсан хэлбэрээр явж болох юм бол энийг бол эхний
сар болгоно олж байгаа 500 мянган дээр 0 болох боломжтой. Түүнээс яг бүх одоо хүмүүст бол 1 юм уу 0 болгоно гэвэл энэ бол боломжгүй л гэж харж байна. Нүүдэл шийдэл нэвтрүүлэгтээ хамтаага үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бид бүхэн хувь хүний орлогын албан татварыг бууруулах боломжтой юу сэдвийг сонгоо авч холбогдох дөрвөн зочнотойгоо хэлцүүлгээ өрнүүлж байна. За нэгдүгээр хэсэгт бид бүхэн дөрвөн зочноос 1% болгон бууруулах боломжтой эсэхийг бол асуусан. За энэ дундаа 3 зочин маань бол боломжтой. За дүлгөөн эдийн засгийн хувьд бол энийг одоо шууд бас 1% болгож болохгүй. Тухайн асуудлыг бол одоо цаг хугацааны дараалтайгаар бас явах хэрэгтэй гэдгийг хэлж ирсэн. Тэгэхээр би 2 дугаар хэсгийн эхний асуултыг өнөр жаргал багшаас 1% болох боломжтойг та одоо бас баталж бас нэг хариулт өгвөл. Ер нь бага орлого, дунд орлого гэж яриад байгаа ш. Тэгэхээр бага орлоготой иргэдийг бол татваргүй байлгах тухай асуудал яриад байна шүү дээ. Тэгэхээр ядаж тэр 1% гэдэг тоог би юунаас эхлээсэ гэж бодож байгаа. Тэгэхээр бага орлоготой хэсгийг. Тэгэхээр бага орлого гэдгээ эхлээд тоогийн тогтоогоод тэгээ бага орлоготой хэсгийн татварыг 1% болгоод тэрнээс дээш тэгээд тэр нөгөө 6 төрлийн орлого байгаа гэдэг байгаа шүү дээ бүлэглээд тэр 6 төрлийн орлогыг хүн нэг бүр тэр тусад нь тайлагнуулаад байгааг болчихвол маш одоо өндөр орлоготой хэсгээсээ арай одоо яг нь шайны шатлалаар тэр 20% байдгүй 15% байдгүй ийм шатлалтаа тогтоогоод бага орлоготой хэсгийн татварыг одоо 1% руу төхүүлээд за тэгээд дунд орлоготой иргэний татварыг одоо 5 байдгүй 6 байдгүй 7 байдгүй тий тооцоолоо сайн хийж үзэж хагаад ингээд тогтоох боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл хадгаламжийн хүү за эсвэл одоо ногд ашгийн орлого гэх мэтчлэнгийн орлоготой ахиу орлоготой хэсэг байгаа шүү дээ. Тэр хүмүүсийг орлого олж байгааг бол буруу гэж байгаа юм биш зөв. Тэдгээр хүмүүсийн татрын ачаалал яг зөвхөн цалингаараа амьдарч байгаа. Ялангуяа тухайн цалингаар хэдэн хүн амьдраад байна гэж. Жишээлбэл 1 хүн ажил хийдэг. Тэр цалингаар 5 хүн амьдрдаг бай гэж бодъё. Тэгвэл тэр айлын татрын ачаалал хэд байх вэ? гэж бодож иж энэ асуудлыг шинжлэх цаг нь бол ер нь болчихсон гэж бодож байгаа. Жишээлбэл хөрш зэрэгэлдээ улс орнуудад бол тодорхой хэмжээний орлогыг одоо чөлөөлөд одоо манайх нэг 500 мянгыг гэдэг шиг байна л да. Гэхдээ энэ 500 мянга гэдэг тоог хятадд тэдэн юан гэдэг 5,000 юанч гэдэг юм уу гэж тавихад нэг өөр Монголд тэдэн төгрөг гэж тавих өөр. Яагаад гэвэл монгол чинь валютын ханшны одоо өөрчлөлтөөс болоод маш их хэмжээгээр одоо нэг мөнгөний ханш унснаас болоод нэрлсэн дүн дандаа өсөж идэг. Тэгэхээр тодорхой тоон дүнгээр тавьчихаар ингээд тэр нь тодорхой хугацааны дараа ямар ч ашиггүй болчдөг. Тэгвэл тэрнийг ямар нэгэн үзүүлэлттэй холбож үзэх хэрэгтэй. Яагаад амжиргааны баталгаач доод төвшин гэж байгаа юм. Тэгвэл хүн амынхын тооноос хамааруулаад 5 ам бүлтийн айлын нэг хүний тоогоор одоо амжиргааны баталгаач доод төвшөнтэй тэнцүү хэмжээний орлогыг тэгвэл яагаад чөлөөлж болохгүй гэж. За тэгээ үлдсэн орлогод нь татвар яагаад оногдуулж эхэлж болохгүй байгаа гэж гээд. Тэгээд энэ манайх татврын хөнгөлж чөлөөлөлт янз бүрийн бодлого чинь бас хүмүүсээ татвар төлдөг одоо хөвшилтэй болох хэрэгтэй. Ядаж тайлагнуулдаг. Гэтэл манайх нэг татрын хөнгөлт эдлэхээр хүүхдийн сургууль сурахаар эсвэл нэг орон сууц судалж авахаараа тайлан илгээгээл тэгээд бусад цагт мартчихдаг. Бүгд татрын тайлангаа өгөхгүй ингээл одоо үндсэндээ зөрчилтэй яваад байна шүү дээ. Тэгэхээр энэнийг юугаар хөшөөрөгдөх вэ гэхээр зүгээр өгөх ёстой юмаа гэж сурталчлаад эсвэл одоо яах нь өгөхсөнгүү гэж торгож шийтгээд ч юм уу энэ хизээч биелэхгүй. Тэгэхээр өгмөр санагдтал нь өгөхөөсөөр аргагүй болтол нь хөшүүргэл байх хэрэгтэй гэж бодож байна. Дараа нь хүн бүрт хүртээмжтэй одоо юм бодлого байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр зэрэг залуу гэр бүл ялангуяа энэ хөдөлмөрийн эд насны хүмүүс хамгийн их тулгамдж байгаа асуудал нь юу байна гэхээр жишээлбэл бүгд зээлтэй ч байдаг юм уу тий одоо ипотекийн зээлтэй ор хорон энэ чинь амьдрах орон байр анхдагч хэрэгцээ. Тэгэхээр энэтэй нь уялдуулаад татрын бодлогоо өөрчилдөгч байдаг юм уу. Ингээд иж бүрнээр нь авч хэрэгжүүлээд ялангуяа одоо тэр нэг хөдөлмөр эрхлэхгүй байна, халамж хүртээд байна гэдэг. Энэ халамжийн бодлого татрын бодлоготойгоо уялдуулахгүй бол хоёр өөр яам гэж хоёр тийшээ хараа суучих юм шиг байна. Уг нь бол нэг л засгийн газар байгаа. Гэх мэтчлэнгээр ингээ яриад байвал зөндөөл байна. Дараа нь үргэлжлүүлээ дээр бусад хүмүүстэй ярих болно. За би үүн дээр шинэ гэрэл бас очноос за ер нь тухайн үед бас үргэлж гарах дээр таны хувьд бас 1% гээ шууд бас оруулж ирсэн. Тэгэхээр боломжтой хэсгээр та бас нэг баталж хэлвэл. Тэгээ өнөөдөр энэ хувийн орлогын албан татвараас нэг 2.6-аас 2.8 их 80-ийн төсөв бүрдэж байгаа юм. Энийний 81% шууд цалингийн орлого байхгүй юу? 81%. Тэгээ энэ цалин нэг 900 мянга орчим иргэн цалин төлж байгаа юм. За 2 дугаар шатлал буюу 2 3 дугаар шатлалт нь нийт дээрээс 8,080-ын иргэнээс л тэр 2 3 дугаар шатлалын одоо татварыг авч байгаа байхгүй юу? Одоо 15-20%. Тэгэхээр үндсэндээ бол 90.2% нь энэ 10% татвар одоо татвараа төлж байгаа хувь хүний орлогын албан татвар. Энд өөрөөр хэлбэл нэг сая орчим иргэн байна л гэсэн үг.
Тэгээд хүмүүс тэр нэг орлогын тэгш бус байдал гэдээ манай судлаачид яриад идэв. Би бол энэ судлаачдын бүр эсрэг байр суурьны судлаач байхгүй юу? Хизээж хувь хүний орлогын албан татвар орлогын тэгш бус байдлыг арилгадаг татвар биш байхгүй юу? Энэ шатлал тогтоогоо байвал дундаж давхаргаа хядаал байдаг. Тэр тансаг өндөр орлоготой иргэд чинь цалин тийм өндөр цалин авдаггүй байхгүй юу? Харин өндөр цалин авч байгаа энэ манай 8080 иргэн чинь бол хамгийн их хичээсэн, хамгийн сайн өндөр боловсрол эзэмшсэн, хамгийн сайн туршлагатсан манай яг жинхэнэ мэрэгжилтэнгүүд л байхгүй юу? Энэ л одоо хамгийн сайн CEO байна, хамгийн сайн инженер байна. Магадгүй хамгийн сайн эмч байгаа. Энэ хүмүүсээс л одоо энэ шатлал авах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр миний бодол бол манайх ойрын 50 100 жилдээ шатлсан татвар хэрэггүй. Тогтмол татвартай явъя. Энэ угаасаа л миний эдийн засгийн одоо яг энэ бизнес хувь хүн дээр хандж байгаа хамгийн том одоо миний одоо барьдаг философи бол энэ байгаа юм. Нэгдүгээрт. Хоёрдугаарт ядуурлын шугам дээр өнөөдөр манай 920 орчим мянган иргэн байгаа шүү дээ. Сарын хэрэглэн 418 мянган төгрөгийн одоо хэрэглээтэй ядуурлын шугам буюу түүнээс доош амьдарч байгаа. Энийг 15% нэмэгдүүлэхэд ахаад 300-аас 400 мянган иргэн одоо тэр ядуу иргэний тоонд орох гэдэг байгаа байхгүй. Энэ өөрөө маш том тоо. Энэ бол манай статистикийн байгууллага байнга судалж гаргадаг тоо. Энэ зүйл итгэж байгаа. Тэгэхээр үнэхээр өнөөдөр манад энэ бага орлоготой, дунд орлоготой иргэд гэдэг чинь бараг ялгаагүй шахуу байгаа байхгүй юу? Нэг л салхи гарвал бүгдээрээ тэр орлого багтаа иргэдийг нийлүү орчих гээд байна. Бидний дундад цалин олч цалингаас доош цалинтай аж ахуй нэгжгүүл бараг 100-аас доош ажилтнтай бүх аж ахуй нэгж орчиж байгаа байхгүй тийм. 200-аас дээш ажилтнтай цөөхөн аж ахуй нэгжил 3 сая буюу түүнээс дээш сарын цалинтай. Энэ өөрөө маш том хүчин зүйл. Ийм байдалтай байгаа. Гэтэл манай төсвийн бодлого яаж явсан бэ гэвэл ерөөсөө л орлого нэмий. Төсвийг л ямар нэгэн байдлаар зарлага ихтэй болгоё. Төрд ямар нэгэн үүрэг авчрыг, оролцоо авчрыг тэрийг дагуулад нэг алба хилцсэн яам агентлаг байгуулъя. Энэ бодлого ч одоо сүүлийн 30 жил явж байгаа байхгүй юу? 2015 онд улсын төсвийн орлого 6 их найд хүрдэггүй байсан. Бид нар өнгөрсөн 2 жил дандаа 30 хэдийн их найдыг ярьлаа шүү дээ. Батлах гал 30-аас дээш тоол ярьсан. Өөрөөр хэлбэл бараг 6 дахин өссөн. Гэтэл 2015 онд голч цалин 680 мянган байсан. 2024 онд энэ дөнгөж нэг 200 мянга орчим л байгаа байхгүй юу? 3 дахин л өссөн. Гэтэл төсвийн орлого 6 дахин өссөн. За, яагаад 1% болгож болохгүй гэж. Саяхан 5-6 жилийн өмнө 20 их найд байсан төсөв одоо 30 гарцсан ба шүү дээ. Энтэй харьцуулахад 2.6 их найдын төсөв гэдэг бол бага тоо. Төрийн оролцоо энэ төрийн одоо давхарцсан чиг үүрэг төрийн орон тоог тодорхой хуваар буулгахад энэ гарчих мөн нэгдүгürt. Хоёрдугаарт бид нар гадаадын хөрөнгө оруулалтад хаалттай гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хаалттай ийм бодлогыг бараг сүүлийн 10 жил явууллаа шүү дээ. Зах зээлээ нээ. Дуртай хөрөнгө оруулагчийг оруулж ирдэг болгоё. Тэгэх юм бол энэ орлого нэмэгдэж энэ зөрүүг арилгаж болно. Маш амархан. Дээр нь ямар ч татварын хууль хэрэгжих 100% боломжтой байх хэвээр. Өнөөдөр далд эдийн засаг гэдэг хүмүүс маш их ярьдаг. Энэ яг гэвэл одоо байгаа хууль хэрэгжих нөхцөл бололцоо муутай учраас л тэр хэсэг байгаад байгаа шүү дээ. Бид нар энэ хуулийнхаа хэрэгжилтийг яг иргэн болгонд хүргэж чадахгүй байна. Энэ хэрэгжилтийг л хангах хэрэгтэй. Ингэх юм бол энэ хангалттай буулгах ийм бололцоо байна. Бид нар зүгээр л улсын төсвийн нийт орлогыг нэг 25 их найдаар авчрахад яг өнөөдрийнхээс 5 их найдын зөрүү гарах байгаа шүү дээ. Болдуутар багшаас. За 1% болох боломжтой гэсэн бас. За үүн дээр та бас За тэгээ 1% болох боломжтой гэдэг дээр болохоор би юу н цалингийн орлогоо голцлоо яриад байгаа. За нөгөө 6 орлого ахиад нэг тайлбарлаад өгч. Цалингийн орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгөө зарсны орлого, шууд бусад гэдэг ийм 6 төрлийн орлого байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүгдийг нь бол 1% болгоно гэхэд зарай биш. За тэгэхээр ямар орлого гэхээр биний энэ 1% болох дэмжиж байгаа тэр цалин руу их анхаарах хэрэгтэй. За жишээ нь 2% дээр одоо манайх зарах хувийн орлогын албан татвар хэдэн хөв төлд суудахдаг вэ гэхээр нэгээс эхлээд 1, 2, 5, 10, 15, 20, 40 гэсэн ийм шатлалтай байдаг байхгүй. Орлогын сөрөөний 6 орлогын төрлүүдээс хамаарат. Тэгэхээр одоо сая үйл хөдлөлийн орлогын албан татварыг борлуулсны татварыг шүү заяа. Байраа зарсны татварыг 2%-ийг
байхгүй болгоё гэд бас нөгөө цахим өргөдлөгөд ингээд 100,000 хүн гар үсэх зурцсан. За энэ дээр бас юм болгоны буулгаад байна вөхөр одоо бас болохгүй байхгүй татвар болгоныг. Нэг хав болго бүгдээ нэг хав болох юм татвар орлогоороо нэг бол бүр чөлөөсөн дээр болох ч юм байдаг байхгүй юу. Тэгэхээр саяны орон сууцны орлогын албан татврыг 2% бүр чөлөөлөе гэж ярьж байгаа нь болохоор миний хувьд бол би энэ эсрэг байр суурьтай байна. Яагаад тэгэхээр одоо хараа иргэд бол энэ дээр аягүй дуртай байгаа байхгүй юу. Яагаад гэвэл би ингээд байраа зарахтаа татварууд зарчих нэ. Өстой айтан болох гэдэг нь бодоод байгаа атал яг нөгөө энэ чинь нөгөө тал гэж айхтар тал байгаа байхгүй юу. Хүн амьдралдаа хэдэн удаа байр зарах уу? За хэдэн байртай хүн хэдийг зардаг уу? Сард 10 байр зардаг хүн байж болох уу? Бас байж болно. Тийм үү? За өнөөдөр би 50 үрж байгаа хүн гэж бодоход заа юу. Нэгч байр зарж амжааг яваа. Тэгсэн мөрчлөө байртай байж шүү дээ, тийм үү? Тэгээд байраа зарахгүйгээр явсараа байгаад ингээд болох боломжтой. Гэхдээ амьдралдаа нэг удаа байр зарахтаа 2% татвараа төлөөд зарчих боломжтой байхгүй уулын хүн бол. Тэгсэн чинь энэ хууль яг нөгөө талыг харахаар өндөр хэрэглээтэй байрны ченжүүд, агентууд энэ салбар руу ороод ирэхэд бид нар яах вэ? Тэгэхээр би өнөөдөр амьдралдаа ганц удаа байр зарах гэж энэ 2% байхгүй болголоо гэд гараа энэ дэр дэмжээд өргөчгөөр ард нь айгүй их одоо үйл хөдлөлийн яг орлогын албан татвараас нэлээд өндөр татвар 75 түрүү жил 75 тэрбум төгрөгийн орлого бүрддэг байхгүй. Энэ дандаа анхан шатны нэгж өдөр явна. Тэгсэн чинь энийг бүр ингэж шууд октав байж болохгүй байхгүй. Тэгэхээр энийг дараанд нөгөө нь бас л ядуу хоосон шатлах уу яах вэ гэдэг ингээд том асуудлууд ард нь байна. За тэгэхээр энийг харж иж бас шийдэн бүгдийн ташраар 1% гэдэг юм ойлгоц байхгүй байна шүү дээ. Тэгэхээр үйл хөдлөлийн орлогын албан татвар юм байна. Төрөн өнрөө багш хэлсэн нөгөө хүмүүс тэгвэл татвараа төлөөд байна. Тэгвэл энэний нөгөө татвар төлснөөр энэ хүн ямар үр ашиг хүртдэг юм бэ? Энийг яад идэвхжүүлэх үхээр идэвхжүүлэх арга байгаа байхгүй одоо хэд. За тэгсэн чинь одоо жоохон эмгэнэлтэй нэг юм ярьчих. За яасан бэ гэсэн чинь татврын ерөнхий газар руу би аягүй хандаж хэлээд байгаа байхгүй юу? Хувь хүний орлогын албан татврын тайлан одоо татвар төлж байгаа хүн болго хийдэг шүү дээ. Монгол улсын 18 наснаас дээш иргэн бүр хийн. Тэгээд ТТ06 тайлан гэж тайлан хийдэг шүү заяа. Энэ тайлангийн гойс уртчлаад энэ тайлан хийснээр та юун төрөх үү? Тэгсэн нөгөө улсууд нь бас татвараа төлөө цалингаас татвараа төлөө явж байгаа да. За тэгээ бизнесээгээ татвараа төлөө явж байгаа. Тэгсэн чинь энэс уртчлага байхгүй. Тэгсэн чинь хичмээр өнөөдөр хаан банк заяа. Америкийн улс нэгдсэн улсын элчин сайд яам Шенгений визнүүд дээр юу шаардж байна гэхээр та татврын ТТ06 тайлан 3 жилээр аваад шаардаад эхэлчихэд байгаа байхгүй. Хаан банк өнөөдөр одоо компанид ажилладаг хүн яаж зээл авах юм бэ? Хуваарь ногоо тарьдаг хүн. Тэгвэл ногоо тариад ногоогоо зарсандаа ий баримт шивж өгөөд мөн үү? За тэгээд хуваарь мужаан хийдэг бол мужаан дээр ий баримт шивж өгөөд энэ шивж өгснүүд нь нэмэгцээр бод нэлээд олон сая цалингийн орлогоос өндөр болчиход байгаа байхгүй юу? Тэгээд энийг нотлох баримтаа ТТ06-гаа барьчлаад хаан банкн дээр өнөөдөр зээл олгож байгаа. За юу. Ийм хоёр том үр ашигтай ийм материал болцсон байхад нь татврын газрууд нь энийгээс уртчилж өгөхгүй байгаа байхгүй юу? Та нар ингээд татвараа төлж байгаа нь сайн байна. За тэгээд татвараа төлсөн бол энэ тайланг ингэж илгээнэ, энэ тайланг илнэгээснээр та зээл авах барьцаа болчихж байгаа байхгүй юу? Тэгээ визэнд орох баталгаа болоод байхад энэ дээр нь дэмжиж өгөхгүй байхгүй юу? Тэгэхээр эн чинь хүн яаж татвараа төлөх юм үнэ? Багч байсан татвараа төлсөн байхад эн чинь өөрт нь хэрэглэх материал болох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд одоо яасан бэ гэсэн чинь цалингийн орлоготой улсууд руугаа хандаж ингээл татварууд руугаа дайраад байгаа болохоос гадуур байгаа сул байгаа зөндөө олон хувийн татварууд ингээд орхигдуулаад. Тэгэхээр цалингийн орлогын 1% болох боломжтой. Харин бусад татварыг тэр бизнесийн үйл ажиллагаанаас хамаарат ямар шатлаар явах вэ гэдэг дээр ярилцах хэрэгтэй байна. За баярлалаа. Дэлгүү эдийн засгийн хувьд за 3 зөрчлийн бас та хариултан дээр нэлээд сонссон байна. Хувийн орлогын албан татварыг бууруулах боломжтой юу гэдэг дээр би бол 100% санал нэгтэй байгаа шүү. Бууруулах бол боломж байна. Харин хэдэн хувь бууруулах вэ гэдэг дээр хүмүүс бол зөрүүтэй байгаа шүү. 1%, 5%. Шууд өнөөдөр 1% бууруулнаа гэдээ ороод ирэх юм бол төсөвт өнөөдөр наа чин ойролцоогоор 2.5 их 80-ийн одоо ийм хомсдол одоо зөрүү үүснэ. Энийг өнөөдөр төсвүүдээр одоо байгаа энэ төсвөөр нь авч явах битгий хэл дахиад өнөөдөр төсвийн тодтголын асуудал бол яригдж байгаа. Яг тэгэхээр юмны үн өсөж байна те. Гадаад нөхцөл байдал өөрчлөгчлөө нэмээд яг өнөөдрийн энэ төсвөр явхад багш нар эмч нарын цалин нэмэгдүүлэхэд дахиад төсөв дээр 1 их 80-ийн хэрэгцээ шаардлага байна. Яг энэ үед хэдүүлээ 1%-аар 10%-ийг 1% болгоод өөрчлөё гэх юм бол ямар ч улс төрчид ямар ч тэр бодлого гаргахчид популист биш бол чадах
тийм боломжгүй байна. Тэгэхээр хэрвээ яг бодиттойгоор бууруулъя гэвэл энийг яаж бууруулах боломжтой юм бэ гэдэг дээр 3 гарц гаргалгаа хэлье. Нэгдүгээрт энэ одоо авж байгаа энэ цалин хувь хүний орлогын албан татврын суурийг бид нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Огт төлдөггүй зөвхөн дансаараа ингээд бүх орлогоо авчдаг те ямар ч татвар нийгмийн даатгал төлдөггүй энэ хүмүүсийг бид яаж оруулах вэ? Энэ ингээд ороод ирэхээр аяндаа энэ 10% чинь 9 рүү ч юм уу те 8 руу ч юм уу ингэж буугаад тэгтээ одоо олж байгаа энэ төсвөд олж байгаа орлого хэвээрээ үлдэж болно. Нэг хоёрт энэ төсвийн нэг хармаагаараа бид нар олсон бол төсөв гэдэг чинь зайлшгүй зарж байгаа. Тэр зардлаа бид нар тэгвэл яаж танаж болох юм? За өнгөрсөн жилийн хэмжээгээр ингээ харах юм бол 2.8 их найд орчим хувь хүний орлогын татвар төсөвдөр цуглуулсан байгаа. За энэ жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ингээ харахаар 3 их найд байгаа байхгүй. 3 их найд гэдэг бол цэцэрлэг, сургууль, эмнэлэг те одоо зам гэ бүх юмнуудыг чинь хөрөнгө оруулалтын зардал чинь 3 их найд орчим төгрөг байна. Хэрвээ бид нэг хөв болголоо гэхэд энэ хөрөнгө одоо жишээлбэл зөвхөн хувь хүний орлогын албан татврын 2.8 чинь улсын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлдэг гэж бодохоор биднэрт одоо зооцсон байгаа бүх хөрөнгө оруулалтынхаа 10% үнийн дүнгээрээ тэмцэх хэмжээг авч үлдээ босдонгийн авчих хэрэг гарч байгаа. Тийм боломж бол байхгүй шүү дээ. Тэгээд хэрвээ анзаарсан бол өнгөрсөн засгийн газар тэрний өмнөх засгийн газар бүгд хэмнэлтийн гормоор явсан. Одоо дахиад энийг одоо шахаад энэ хэмжээний зардлыг хэмнэнэ гэж бол миний бодлоор бол хэцүү. Тэгэхээр бодитоор хандахын тулд бид нэгдүгürt мэдээж хэмнэх ёстой энэ зардлууд бол одоо учрал ерөнхий сайд бол хэмнэе гэдэг одоо эхний өдрөө одоо дуугарч штэ. Тэгэхээр энэ хэмнэлтийн чиглэл рүү явна. Гэхдээ нөгөө талдаа бид энийг бааз суурийг нэмэгдүүлээд хэмнэхээ хэмнээд за нэмээд нэг зүйл нь бол түрүүний манай оролцогчдын хэлсэн өндөр орлоготой тэр дундаа олон үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийн татвартай энийг ингэж нэмэгдүүлэх юм бол манай энэ хөрөнгө хувь хүнээс авж байгаа 1.3 сая хүнээс авж байгаа энэ 10% чинь доошогоо магадгүй 8 доошогоо 7 6 гэд ингэж буулгах боломжтой. Тэгэхгүй шууд одоо 1% гээл ингээл түлхэл ороод ирэх юм бол энэ бол зүгээр хэдэн хүний сайхан попорсон сэдв болол тэндээ ингэж унах том эрсдэл байна. Тэгэхээр яг хэдүүлээ хамтдаа нийлж хагаад энэ хувь хүний орлогын татварыг бууруулъя гэвэл за энэ зардлуудаа бид хэмнэе. Энэ суурийг нь дэмжиж за харин татварын хувьд өсгөх олон үл хөдлөлтөй хүнээс тэдх үл хөдлөхөөс нь тэдэн хувийн татвар авъя гэдээ ингээ ороод ирэх юм бол энэ 10% чинь доошогоо буух боломжтой байна л гэж бодит шийдэл гаргаж өгч байгаа байхгүй. Би бол одоо энэ засгийн газар бол ерөөсөө чадахгүй мэн гэж үзээд байгаа байхгүй. Ягаад гэвэл хоёр дахь удаага татварын багц зүйлүүд оруулж ирсэн. Хэвлээ сая таны хэлсэн юунууд ерөөсөө байхгүй байгаа. Ерөөсөө. Гэтэл иргэд бол хэлж байгаа байхгүй. Наад төрчин том байна. Давхарцсан үйл ажиллагаа их байна. Төрийн оролцоо чи хитийдэд байна тий. Ягаад та нар 9-ийн амтай ажиллаж болохгүй байгаа юм. Ягаад хувийн хвшил бизнес хийж байгаа салбаруудад бүр цаашлаа жижиг дунд үйлдвэрийн салбар төр бизнес хийж штэ. Эдрийгээгээ болохгүй байгаа юм бэ. Ингэж эн чинь орон зай нээгднэ. Энэ 2.6 их найд гэдэг бол зүгээр л жил болгонд өсгчдөг юм юу штэ. Жил болгон энэ татваруудын орлогыг 20% өсгөж ирсэн төсвөд хэлж. Тэгэхээр одоо энэ ирэх барьж байгаа хүмүүс бол энэ төсвийн орлогын талаар, төсвийн зарцуулалтын талаар энэ төсвийн бодлого яг яаж ирсэн гэдгээ бүр эргэж харах шаардлагатай болчиход байгаа байхгүй. Энд чинь явахаа болчиход байна, тулчаад байна. Наад данхар бүтцийн чинь татвар төлөгч нар тижээж чадахгүй болчиход байна, уучлаарай гэж хэлэх бүр юм болчиход байгаа байхгүй. Бүр тулчаад байна шүү дээ одоо. Хувь хүний орлогын албан татвар нөгөө Улаанбаатар хот нийслэлийн төсвийг бүрдүүлээд байгаа юм. Тэгээд одоо орон нутгийн төсвийг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө орон нутгийн төсвийг бүрдүүлэхдээ зөвхөн ингээ орлогын төрлөөр ангилж өгчөд байна шүү дээ. Үйл хөдлөх хөрөнгөний албан татвар, тээврийн бол өөрөө хэрэгслийн албан татвар, нэг замын одоо машины татварч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд одоо хувь хүний орлогын албан татвар. Тэгэхээр зэрэг одоо нийслэлийн чинь төсөв улам үргэлгэн болж байгаа. Тэгээд одоо өчнөө одоо хөрөнгө оруулалтын зардал гарна гэж байна тийм ээ. Энээс үзэх юм бол хувь хүний орлогын албан татварыг буулгахгүй байгаа гол одоо хуулийн төслүүдээр буулгахгүй байгаа гол шалтгаан нь бол нийслэлийн төсвөөс болоод байгаа. Тэгэхээр нийслэл хэтэрхий эрх мэдэлтэй болоод шүү дээ төсвийн хувьд. Дээрэс нь одоо энэ ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрч гэдэг юм уу, аж ахуйн нэгжийн орлогын албан татварч гэдэг юм уу, энэ татваруудаас тэр орон нутагтаа яагаад хуваарлахгүй.
Тэгээ нийслэлтэй жишээлбэл яагаад хуваарлахгүй байгаа юм гэдэг асуудал. Тэгэхээр эндээс хуваарлж байж тэгээд нийслэлийн одоо тэр зарцуулалт бас юунд юу зарцуулаад байгаа. Тэгээ бид нар одоо ингээл сонсоход одоо баг үнэмшимгүй л тоо мэдээлэл яваад шүү дээ. Тэгээд дээрэс нийслэлийн татвар тийм бага байгаа мөхөр жишээлбэл нийслэл хотын албан татварыг 2% татвар иргэдийн нуруунд дээр дахиад ирчихсэн. Тэр нь одоо бараа үйлчилгээний нэр төрлийг жил өргөцсөн нэмэл байгаа. Мөн тэр олон үйл хөрөнгөөс татвар авдаг хуулийг чинь 22-нд батлаад 23 оноос эхлээд аваад эхэлчихсэн. Одоо нийслэл хотод 2 орон сууцтай байвал чөлөөлөөд 3 дахь орон сууцнаас нь одоо байршлаас нь хамааруулаад 0.6-аас 1% татвар аваад эхэлчихсэн. Энийг удахгүй 2% болгоход бэлэн ягаад их хурлаас 0.6-аас 1% гэдгийг 0.6-аас 2% хооронд байна гэдээ батлаад өгчихсөн. Тэгэхээр зэрэг нийслэлийн төсвийн орлогыг одоо тэр өнгөрсөн өвөл төр нөгөө дүүргүүдийн татрын хэлцийн дарга нар зугаалаад тэгээд одоо ажилласаа чөлөөлөгдлөө энтергээ хариуцлага тооцоолоо гэдэг байгаа гэж учир шалтгаан юу вэ гэсэн чинь өмнө нь ерөөсөө татвар төлж байгаагүй үйл хөдлөл хөрөнгүүдийг илрүүлээд нийслэлийн төсөвт яах нь тооцоолж яснаас арай ахиу орлого оруулж ирсэн байх нь шүү. Тэгэхээр ийм бааз суурийг нэмэгдүүлэх түрүүний төлөвлөгөөний хэлдгээр бааз суурийг нэмэгдүүлэх боломжууд байгаа юу гэвэл байгаа. Бүх үйл хөдлөл хөрөнгөө бүртгэж чадаагүй байгаа. Тэгэхээр энэ нийслэлийн төсвөө эргэж харж аж энэ төсвийн бүтцийг авч үзэхгүйгээр бид нар энийг яах нь бууруулах тухай асуудлыг мянган удаа яриад бол үр дүнд хүрэхгүй. За, нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өнөөдөр хувь хүний орлогын албан татварыг бууруулах боломжтой сэдвээр 440 тоогоо хэлцүүлгээ өрнүүлж байна. За, 3 дугаар хэсгийн эхний асуултыг би үнэр жаргал хөшөөс асууя. За, яг хувь хүний орлогын албан татвартай холбоотой тулгамдж байгаа та 1-3 асуудлыг тодорхойлон за түүнд бас шийдлийг төвшүүлээ хэлнэ үү? Нэгдүгээр бага орлоготой иргэдийн татрын ачаал маш өндөр байна. Тэгэхээр энэ бага орлоготой иргэдийн татрыг хувь хэмжээг шууд 10%-аас эхлүүлэхийг болох хэрэгтэй. Дээрээс нь тэр 500 мянга хүртэл 800 мянга хүртэл гэдэг нэг тогтмол орлого тавиад чөлөөлнө энэ гэдэг нэг хоёрын хооронд тэрийг ер нь болох ямар нэгэн үзүүлэлттэй одоо уялдуулах хэрэгтэй тийм ээ. Одоо тэр амжиргааны баталгаажих доод төвшинг хүм амын одоо амьдарч байгаа өрхийн гишүүдийн тоогоор үржүүлдэг ч юм. Дараа нь бол энэ нийслэл хотын төсвийг бүрдүүлэх их усүр одоо хэдхэн тооны татварын нэр төрөл тавьчаад тэгээ нийслэл хот нь замбраа мадаггүй маш их үрлэгэн төсөвтэй байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ байдлыг болиулж нийслэл хотын төсвийг бүрдүүлэх их усүрийг өөрчлөх. Ялангуяа одоо нөгөө нийт чухал нэгжийн орлогын албан татварч тийм үү бусад одоо улсын татвараас тодорхой хувь хэмжээгийн нийслэлд хуваарлах замаар шийдвэрлэх энэ ирээдүйд тийм ээ одоо байгаа төсөвтөр нэмж өгөх гээд байгаа юм биш. Хувь хүний орлогын албан татварыг бууруулахын тулд гэсэн үг тийм ээ. За тэгээд энэ нийслэлийн төсвийн одоо төсвийн зарцуулалтанд одоо тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа. За 3 дугаарт нь бол татрын бааз суурийг нэмэх тийм. Татрын бааз суурийг нэмхийн тулд ирээдүйд мэдээж өнөөдөр нэмээд бүх асуудал шийдэгдэж байгаа юм биш. Ирээдүйгээ бас бодох хэрэгтэй. Тэхийн тулд бид нар нөгөө тухайн хувь хүнийг нэгээрээ тийм ээ шинэгээр л өнөр жаргал Болдбаатар гэж нэгээрээ ингээд тэгээ бүх орлогоо ингээд жиргээд байх биш. Тухайн өрхөөрөө тийм ээ айл өрхөөрөө хувь хүний орлогын албан татврын тооцооллыг хийж болдог тогтолцоонд шилжмээр байна. Тэгээ хөнгөлт чөлөөлтийн бодлогыг тухайн орлогоор амьдарч байгаа хүмүүсийн тоо тэгээ бүтэц. За тэгээд энэ халамжийн бодлогыг нь хувь хүний орлогын албан татвартай хамтруулж одоо уялдаатай авч шийдвэрлэх ийм гарц гаргалгаа байна. Тэгэхээр энэ хөнгөлт чөлөөлтийн бодлогыг ч гэсэн одоо дөрвтэй бөгөөд нийтэд хүртээмжтэй болохгүй болохгүй. Дээрэс нь хувь хүний орлогын албан татварыг тайлгнахын тулд тодорхой хөшүүрэг байх хэрэгтэй. Тодорхой хэмжээний зарлалуудыг хасч өгдөг ч байдаг юм уу тийм ээ. Тэгжээж хүмүүс тайлгнана гэхээс хүчээр тайлгнана гэж шаардаад бол амжилтанд хүрэхгүй. Нэгэнд бүгдийн тайлгнуулж ээж энэ бааз суурийг нэмэгдүүлэх боломж бий болно л гэж харж байна. Болдоотор өгшөө. За тэгэхээр хамгийн гол нь одоо энийг мэдээлэл аягүй бага байна гэж түрүү хэлсэн тийм үү. Тэгээ бүртгэл нь бага байна. За мэдээлэл төр одоо хараа хувь хүний орлогын албан татвар дээр 1% төлж байгаа нэг л юу байгаа байхгүй татвар байгаа байхгүй. Тэр нь үйл ажиллагааны татвар гэдэг шүү заа. Үйл ажиллагааны татвар. Үйл ажиллагааны татвар гэж юу вэ гэхээр нэг хуваараа хөдөлмөр эрхлээд баримт чивж өгöd байгаа хүмүүсийн татвар байхгүй. За тэгсэн чинь энэ дэр нөгөө төдийлөн мэдээлэл байхгүй бас үүдэл бас л нөгөө хүн чинь ингээ бүтэн жилжингээ баримтаа шивэл компаниудаа харьцаад яваад байдаг да. Тэнгуутал он гараад оны дараа 10% татвар өрөнд унчаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол юу гэж ойлгох вэ гэхээр хэлбэршүүлсэн горим гэж ойлгоно. Хэлбэршүүлсэн. Тэгээд 12 сарын 31-ээс өмнө нөгөө бизнес эрхлэгч хувь хүн маань хүсэлтээ захимаараа өгнө. E-tax системээр захимаараа өгнө. Тэнгууд татрын аль тэрийг шууд хүлээж авна. Тэгээд оны дараа 1% татрын шууд төлөх боломжтой байхгүй юу? Тэгсэн чинь энэ мэдээлгүйгээс болоод яг л он гаргаад юугаа яатсан. Нөгөө хэлбэршүүлсэн нарыг бүртгээг учраас 10% татвар төлсөн байхгүй юу? За энэ дээр бас
мэдээлэл дотоогоос юу болж байгаа нэхэр манайхан 50 сая хүртэл нэг хөв гэж ойлгож байгаа гэдэг байхгүй одоо иргэд. Тэгвэл эн чинь 50 сая байхаа болоод 2024 оны шинэ хуулиар 50 саяын боцгийг авч хаяад 1 тэрбум 2 тэрбумын орлоготой байсан ч гэсэн 1 хөв гэдэг юм хууль явж байгаа байхгүй юу? 30 он хүртэл. Гэхдээ энэ хууль яг зөв үү гэхээр яг иргэдтэй айгүй хэдэн зуун сая орлоготой гэсэн 1 хувийн татвартай байхгүй үйл ажиллагааны орлого нь. Тэгсэн чинь яг зөв үү гэхээр яг ингээд цаашаа судлаад үзэх юм бол энд бас хязгаар бас байх хэрэгтэй байсан байна. Ямар хязгаар байх хэрэгтэй вэ? Доор хойшинд одоо 800 сая ч юм уу 1 тэрбумын орлоготой улсуудын чөлөөлнө гэд хэлэхгүй болцохоор бүгдийн 1 хувь гэдэг ингээд нийтээр наваа ицэн да. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь нэг компаниуд хувь хүнээрээ бизнесээ ихэн дээрүүгээ захирлууд ингэж боддоо шүү дээ. Тэгсэн чинь компаниар болохоор 10% татвар төлөд байгаа байхгүй тэрбумын орлоготой нөхдөд. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь хувь хүнээр бизнес хийсэн дээр юм байна. Компаниа болиа гэд. Ингээд бизнесийн салбар тэр бүгд хязгааргүй 1 хувь дөрөнгүүгээд ороод ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө татвар орлогч бас буурна да. Тэгэхээр альва нэг хуулийг санаачлахтаа сайн судалгаатай. За тэгээд ингээд багш нараас судалгаа зөвлөгөө авч их гарахгүй болохоор хязгааргүй ингээд тавьчихаар бас эрсдэлтэй байгаа даа. Тэгэхээр 1% юмыг болгож болдсон байна. Сая одоо 1% дээр болохоор энэ айгүй том кейс байхгүй. Одоо бидний одоо татврын газар энийг сайн харахгүй л болохгүй. Би одоо 2 жилийн өмнө анх 3 жилийн гарахт л хэлж байсан. Та нар яагаад ингэ 1% дээр хязгаар тогтоогүй юм бэ гэдгсэн чинь судалж байгаа л гэж хэлсэн. Тэгсэн чинь хязгаар тогтоогоос болоод татврын орлого айгүй эвгүй болсон шүү. Тэгэхээр иргэд бол одоо энэ дээр айгүй гой хандаад олзуурштай хандаад бизнесээ ихтэй 1% татвараар үйл ажиллагааны орлогоо тайлгнах юм байна. 12 сарын 31-ээс өмнө өгөх юм байна л гэж бодож яах нь тайлангаа хийх нь байна. За тэгээд хамгийн гол нь нөгөө ТТ06 гэдэг тайлангал жил болгон хийгээд сурцсан байх хэрэгтэй л гэдэг. Энийг хэлье да. Шинэ гэрэл төчнө хувьд. За өнөөдөр сая орчим иргэн цалингаараа амьдарч байгаа юм. Тэгээ энэ дотор ерөөс 10 саяас дээш цалинтай 8080 хүн байгаа шүү дээ. Тэгээд энэ цалингаараа амьдарч байгаа залуучууд энэ хүмүүсийн одоо орлогыг яаж нэмэгдүүлэх үү гэдэг дээр бүгд л одоо гарч шийдэл хайгаад байгаа юм. Тэгээ ялангуяа түрүүн манай дэлгүүр эдийн засгч хэллээ багш эмчнэрийн цалин нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа гэдэг. Байгаа. А энийг нэмэгдүүлэх хамгийн сайн гарц бол татврын бууруулах. Шууд 10% нэмэгдүүлэх юм бол энэ үн ханшид нөлөөлдөг. Энэ бодлого болж чаддаггүй. А хамгийн шударга орлого бол цалингийн орлого. Энийг бид нар 1% болгон бууруулах юм бол нэгдүгээр гартаар ирэх цалин буюу яг тэр хамгийн зөв зарцуулдаг бодит цалин нэмэгдэнэ. А аж ахуй нэгжүүч бас цалингаа нэмэгдүүлэх сонирхолтой болно. Нөгөө гадагшаа ажил хайгаад яваад байгаа залуучууд илүү бас дотооддоо ажил хийх сонирхол нь нэмэгдэнэ. За дараагийн нэг зүйл нь болохоор тэр үйл ажиллагааны орлого яриад байна. Одоо 2025 оны 24 оны эцсээр бол 115,809 иргэн бол тэр үйл ажиллагааны орлогын тайлан өгсөн байгаа байхгүй юу? Энэ бол харьцангуй сайн тоо. А гэхдээ бүрдүүлсэн татвар нь бол 80 тэрбум ч юм уу тий байгаа. За дараагийн нэг зүйл нь бид нар энэ бага дунд орлоготой буюу энэ цалингаар амьдарч байгаа иргэдийн үйл ажиллагааг маш сайн дэмжих ёстой. Хөрөнгөний зах зээл дэх оролцоог нь нэмэх ёстой. Хадгаламжтай хоригдтой болох ёстой. Ингэж л бид нар энэ улс хөгжлөө гэдгийг харах ёстой болох ёстой. Тэгтэл энд бол яг энэ бага дунд орлоготой буюу манай ярьдаг дундаж давхрын оролцоо эзлэх үү маш бага байгаа. Энийг бид нар татврын бодлогоор дэмжиж нэмэгдүүлнэ. Өөр одоо нэмэгдүүлэх боломж байхгүй. Дараагийн нэг боломж нь бол төр айлуулах жахан хол баймаар байна. За төсөвт маш их дарамт үүснэ энэ төргээл манайхан бас яриад байгаа юм. Төсөв яаж өссөн бilé? Сүүлийн 10 жил гэдэг бид нар бодох юм бол үнэхээр аимшигтай өссөн шүү дээ. Энийг 2.6 их найдаар бууруулах бол хангалттай орон зай байгаа. Маш олон давхурдсан оронтой байгаа. Давхурдсан ажил үүрэг байгаа. Замбраагүй одоо ажлууд байгаа. Хорондор хийж байгаа ажлыг яам хийж идэг, агентлаг хийж идэг, улсын хурлаарч хийж идэг. Оргил бүх бүтц тэрийг хийгээл судлаад давхурдаа гүйж идэг. Маш олон ажил үүрэг байгаа. Маш хэрэггүй орон тоонууд байгаа. Энэ дээр хизээч одоо юм шиг сүүлийн 2-3 24 оноос хойш байгуулагдсан засгийн газрууд ерөөсөө судалгаатаагаар энэ дээр ерөөсөө хандахгүй байгаа. Судалгаа нь байна уу гэхээр байхгүй. Гэхдээ төрийн албаа агчны дог 9-гээр бууруулах гэдэг ч юм уу тий. Тэгээ яг нэгж дээр яваад очихлоор зүгээр автоматар бууруулах үүрэг өгсөн. Ямар ч судалгаа байхгүй. Ийм байдалтай байгаа. Тэгэхээр судлаад шинжилээд их юм бол энэ манад энэ төсвийг үр ашиггүй үрж байгаа зүйл маш их байна. 30 их найдын одоо төсвийн чинь 25 6 их найдын татврын орлого шүү дээ.
Татвар төлөгчд бол хангалттай их татвар төлж байна. Гэхдээ энэ төлсөн татвар нь яг татвар төлөгчдийн хөгжлийн төлөө зарцуулах гэж нэг үл байхгүй шүү дээ. Бүгд ууралж шүү дээ, тийм ээ. Жил болгон бордур сольдог, жил болгон шугам сольдог. Гэхдээ ерөөсөө чанар гардаггүй. Гэмт хэргийн төсөв нэмэл байдаг. Гэхдээ гэмт хэргийн гаралт буурдаггүй. Халамжийн нэмэл байдаг. Ядуурл буурдаггүй. Уламл нэмэгдээд байдаг. Төр оролцох ёстойг л нэмээд байдаг. Уламл бидний дарамт нэмэгдээд шүү дээ. Тэгэхээр энийг арилгах хамгийн сайн арга бол татварыг хангалттай хэмжээнд бууруулах. Хүмүүсийг эрх чөлөөтэйгээр өөрөө сонгоод ажиллаа хийхин боломжийг өгөх юм бол манайх маш хурдан өөрчлөгдөнө. Энэ дээр бол би бол татвар бууруулах дагаад татварыг бууруулж байгаа орон зайг энэ төрийн оролцоо, бүтэц давхар энэ бүх юмаа сайн шинжил судлаад бууруулахтаар хамтдаа буурах юм бүрэн боломжтой. За баярлалаа. Дүлгөө эдийн засагч хувьд. Яг өнөөдөр үүсэж байгаа нөхцөл байдлыг хэдүүлээ ингээ харах юм бол өмнө нь одоо жилийн инфляцийг харахад бол 8-9% байна. Одоо дахиад ч одоо өмнө өснө гэсэн юм хүлээлтэд орчлоо. Өнөөдөр яг өрхийн бодит худалдаа авах чадвар хэд байна вэ гэхээр өнгөрсөн 22 онтой харьцуулахад бол буурсан байгаа харагдаж байна л да судалгаагаар. Юу вэ гэхээр нийт өрхүүдийн олж байгаа орлогыг 100% гэж үзвэл 22 оны сүүлээр өрхүүд нийтээрээ олж байгаа орлогынхоо нэг 23-4%-ийг зээл болон өрийн одоо зээлийн хүнд бол төлдөг байсан юм байна. Тэгээ 25 оны энэ сүүлийн тоог ингээ харсан чинь энэ нь 9%-аар нэмэгдсэн баг. Тэгэхээр бид нэр илүү өндөр зээлийн хүйтүүлж чинь илүү их зээл авцсан байна тий. Тэгэхээр энэ зээлийн одоо өрхүүдэд ирж байгаа энэ зээлийн дарамт одоо энэ бодит худалдаа авалтыг нэмье гэж бодох юм бол энэ хувь хүний орлогын албан татварыг зайлшгүй бууруулах шаардлага байна. Энэ бууруулсан хэмжээгээр бид нэр авсан цалин одоо нэмэлт орлогоороо энд зээлээ хурдан төлж дуусмаар байна шүү дээ. Тэгэхээр энийг бол зайлшгүй одоо бууруулах хэрэгтэй гэж бол бодож байна. Харин яаж бууруулах вэ гэдэг дээр бид нэр бодиттойгоор бууруулъя гэж бодож байгаа бол шууд 0%, аль эсвэл 1% гэж бол болохгүй л гэж харж байгаа. Шатлалтаа түрүүн багшийн хэлж байгаатай 100% санал нэг байхгүй. 500 мянга байна уу 1 сая хүртэлх төр цалингийн орлогыг нь бид нар бууруулъя тий. Тэгээд ингээ үе шаттайгаар ингэхгүй бол өнөөдөр яг төсөвт одоо байгаа төсвөөрөө энэ 10%-аар авч явах чинь эн чинь хүрэлцэхгүй байна. Багшийнхаа цалин, эмчийнхаа цалин нэмнэ гэд хэлсэн. Дэтгэврээ нэмсэн тий. Нийт төрийн албан агчдынхаа цалин бас нэмсэн. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас бид нэр яг бодиттойгоор бууруулахын тулд бид нэр тэр нь 1 байх уу, 5 байх уу, 8 байх уу гэдгийг тооцож гаргаж ирээд зардлаа бууруулах замаар хүрнэ. За энэ дээр бол бид нэр бодиттой хандъя гэвэл яг тэр тоог л судалж гаргаж их зайлшгүй шаардлага. Нэг зүйлийг өнөөдөр шууд хийчиж болж байгаа нэг зүйл байна. Тэр нь 2 насны сегментэд бид нар бүр авахгүй байя гэж. Тэр нь юу вэ гэхээр оюутнууд байна. Оюутнууд өнөөдөр ингээд ажил хийхээр хувийн орлогын албан татвар төлж чинь, нийгмийн даатгалын шимтгэл төлж чинь. За энэ хоёр чинь яг ингээд CEO-д очиод цагийн ажил хийхээр гар дээрээ авж байгаа мөнгө нь 20-30%-аар буураад орчихж байгаа. Тэгэхээр нөгөө оюутнууд хичнээн апын зээлтэй байсан ч гэсэн ажил эрхлэх сонирхол бол бага байна. За би Немод гэдэг залуутай уулзаа сууж байхад манай оюутнууд донд те багада 2-3 апын зээлтэй байна. Тэгвэл бид нар оюутнуудаа тэр өөрсдөө орлогоо олоод өөрсдийнхөө хөдөлмөрөөр сайхан одоо хэрэглээгээ аваа явуучих юм боломжийг нөхөхийн тулд энэ 22 нас хүртэлч гэдэг юм уу те 22 нас хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг авах болио. Хувь хүний орлогын албан татварыг авах болио л гэж байна. Тэгээд дахиад нөгөө насны бүлэг нь юу вэ гэхээр тэтгэврт гарсан залуучууд одоо залуучууд гэдэг юм ахмадууд байна те. Энэ ахмадуудыг бид нэгэнт та тэтгэвртээ гарцсан бол нэмээд ажил хийж байгаа бол хувь хүний орлогын албан татварыг авах болио гэж. Монгол улсад өнөөдөр ажиллах хүчний дутагдал бол орцсон. Ямар ч аж ахуйн нэгжүүд одоо энэ зөвлөл дээр байгаа аж ахуйн нэгжүүдтэй ингээд уулзахад ажиллах хүчний дутагдлын асуудал ярьж байна. Гаднаас ажиллах хүчин оруулж ирэхгүй бол энэ ажиллах хүчнэрээ бид нэр хангалттай зүйлийг бүтээж чадахгүй байна гэж ярьж байна. Тэгвэл энэ сайхан туршлагатай, ийм мэдлэгтэй ахмадуудаа бид нэр яагаад одоо тэр хувь хүний орлогын албан татврын тэглээд тэр хүмүүс бүтээгээд хуримтлуулц тэр хүмүүсийг ажилуулахдаа тэр хүмүүсээс орлогын албан татварыг авах болчихлоо. Тэгвэл бид нэр энэ өнөөдөр 1.3 сая хүн ажиллаж байгаа энэ хөдөлмөрийн одоо ажиллах хүчнийхээ тоог бол шууд
богино хугацаанд нэмэх боломжтой. Яагаад тэгэхээр тэр чинь ахуй болчихоор хүмүүс ажил хийх сонирхолтой. Тэгэхээр шууд гарц гаргалгааг шийдлэх юм бол энэ хоёр насны бүлгээс хэдүүлээ хувийн орлогын дотор ахуй болъё. Залуучуудаас бид нийгмийн даатгал шимтгэлээ ахуй болчих юм бол энэ дутагдлыг чинь маш богино хугацаанд нөхөх боломж болцоо байна л гэж хэлмээр. За баярлалаа. Таны хувьд нэмэлтээр нэг юу вэ? Нэмэлтээр нэг юм хэлчихье. За ер нь оюутнууд аягүй их ажиллаж байна. Саяны эдийн засгийн хэлсэн дээр оюутнуудаа мэдээлэл өгчээ. Телевизээр ярьж байгаа хувьд яах вэ гэхээр хувийн орлогын албан дотрын хуулийн дээр хараа анхлан суралцж байгаа оюутнууд суралцах хугацаанд ажил эрхэлсэн бол тухайн жилдээ дотрын буцаалтаа бүрэн авдаа шүү заяа. Тэгэхээр тэрийг оюутнууд яах вэ гэхээр бас л нөгөө түрүүний миний ярьсан ТТ 06 тайлан гэдэг жилээс оюутнууд хийн. Тэг хийнгуут нь тэр CU юм уу JS20-д ажиллаж исэн цалин татагдаж орж ирнэ. Төлсөн татвар нь татагдаж орж ирнэ. Тэрнийхээ хөнгөлөөр буцаагаад төлсөн татварууд аавна. За хоёрдугаарт одоо хараа бид нар 1% болгоны өнөөдөр яриад байна шүү дээ тийм үү. Тэгсэн чинь одоо хараа зөвхөн ингээ цалингийн орлого хүний орлого 1% болоход нийгмийн даатгал руу бас л орж ирэх бол болохоо ячаад байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр өнөөдөр Монгол улс хараа зүгээр хуваараа хөдөлмөр эрхэлдэг хүн одоо хуваараа би бус цагаар мужаа хийдэг байхгүй. Мужаа хийдэг хүн нэг газар очиод ажил нэг цагийн ажил хийхэд нийгмийн даатгал хоот авах хуультай байхгүй. Одоо нийгмийн даатгал хуулийн дээр энийг ямар хуулиар зохицуулагдаад байна гэхээр иргэний хуулийн 343 359 гэдэг ийм гэрээт ажлын хүйс ажлын гэрээ гэдэг ийм ор зохицуулагдаад бас татвар аваад байгаа байхгүй. Тэгсэн чинь энийг ер нь болиулах ийм арга зам авах юм бол болох юм байна. За тэгээд энэ хоёр санал байна да. За баярлалаа. Өнөөдөр хөрөлцөн ирсэн 440 маш их баярлалаа. За нүүдэлшил нэвтрүүлэг өнөөдөр хувь хүний орлогын албан татварыг бууруулах боломжтой юу сэдвийн хүрээнд хэлцүүлгээ өргөнүүллээ. За үзэгч та бүхэн маань бас толгомдож байгаа асуудал болон за шийдлүүдийн талаар бас хамтдаа сонслоо. Тэгээд нүүдэлшил нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 өдрийн дугаараар уулзлаа. Түр баяртай.